Хоёр уулзаад энэ хэрэгжин зэтэлж өгөө гэдэг шиг хоёртай уулзаад за тэгээд энэ асуудлыг гаргаж тавиарэ гэсэн юм билээ. За тэгээд нөгөө ишиг хоёр гэж залуу нь одоо нөгөө амар төвшөөж нөгөө нэг энэ дайны жинкэд дээрээ бас одоо дамжуулаад надад ийм санал тавьсан юм аа. Тэгээд одоо арга буюу инлээ гэдэг зүйлийг хэлээд байна. Тийм учраас би дахиад энэ хоёрыг хууль зүйн төрийн сайд ял 8-алцах гэдэг ийм одоо үндслээр энэ ажлыг зохион байгуулсан гэдгээр арилтаа тэмцэх газарт одоо би нэмж тийм ээ одоо гомд гаргана гэдгээр сая очихдоо илэрхийлсэн байгаа. За тэгэхээр хоёрын бол та нар ингэ зүрхтэй айл нь ингэ үүсгэсэн мэт хийгээд яг үүндээ ингэ бараг байхгүй байгаад идэг тий. Харин одоо тэгээд би ингэж бодож байна. Арилтаа тэмцэх газар тогтоно. Тэгээд шүүхтэр тогтоно тийм ээ. Тийм учраас яриад байдаг шүү дээ 20 он ч гээл дараа нь 24 он ч гээл тэр бодиттой холбоотой асуудал дээр нь бүр гişүүн хэрэглэлийн дарга байсан гэдэг зөвлөгчдөр ярьж байна. Би тэгээд хэлээд байгаа шүү дээ. Бодиттой холбоотой асуудал дээр энэ хоёр гişүүн одоо тийм ээ мөнгө авсан байна гэдэг шүү дээ. За тэгээд мөнгө авцснаа хэлэхгүйгээд одоо намайг тухайн үед тийм ээ энэ бодит асуудлыг шударгаар явуулнаа гэд сонсол зохион байгуулсан байна. Сонсол зохион байгуулалтад байна гэдгийг танд хэлэхгүйгээр зохион байгуулсан юм сонсгоо. Тэгсэн чинь би одоо жишээл бодоос $500,000 би авцаа гэвэл юу болох вэ гэж тэр сонсголтой холбоотой бодит асуудал өмнө авсан гэсэн үг. Харин би материалуудыг авч өгсөн. Энэ тэгээд одоо хэрэг зохион байгуулж дэмжээгүй гэсэн үг юм. Тэгэхээр зохион байгуулсан байна гэдэг шүү дээ. Би энэ хоёрт итгээд сонсол зохион байгуулаа гэж хэллээ. Тийм үү? Сонсголыг шударга зохион байгуулна гэд найдаж ирсэн. Гэтэл одоо энэ хоёр маань өмнө нь $500,000 авсан бол таарад байгаа байхгүй. Тэгээд тэр мөнх эрдэнэ чинь одоо одоо мөнх эрдэнэ бүр бачимдэр одоо сүүл рүүгээ худлаа ярих юм олдохоо болж байгаа шиг байна. Бид тэр яг энэ автогтой холбоотой гэрээний бүр одоо яг их гэрээн дээр ажилласан байгаа байхгүй да мөнх эрдэнэ. Ойлгож байна уу? Тэгээд та нар энийг одоо сурвалжлаад ингээд хийх зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ юу вэ? Үндсэн сэдвэр байгаа. Өнөөдөр энэ том хуультай холбоотой хэлэлцүүлэг байгаа тийм. Яг та хэд ингэ явуул гэдэг ингэж хэлсэн юм. Тэгэхээр хэдүүлээ зүгээр юу вэ? Өнөөдөр ерөнхийлөгчийн хууль явж байна. За тэгээд та хэдийг бас ойлгож байна. Ойлгож байна тийм. Дэмжиж явъя гэдэг шийдэл төрсөн гэдэг нь хүн юм. Яг би зүгээр одоо та хэдийг уриалмаар байна. Өнөөдрийн байгаа энэ сэдвийг одоо өөр зүйл рүү чиглүүлэх гэж би одоо хэлэхгүй. Гэхдээ өнөөдөр чинь Монгол Улсын парламентын одоо арчлын түвшинд их чухал асуудал хэлцэгдэж байна. Уг нь би та хэдийг гүгээд хэлэхээр энийг асуух гэж байгаа юм болов уу гэж тодорхой хэлэлцсэн болохоор баярлалаа. За тэгвэл би ингээд хэлчихлээ шүү дээ саяны асуудлуудыг. Нэг санаад ирсэн хуулиар 1.5 тэрбумыг өгөөд үлдсэн нь үгүй гэдэг хэллээсэн шүү дээ. Тэгвэл харин тэр би одоо нөгөө ишиг хоёр гэж хүн хэрвээ эзэн нь бол би бас нөгөө өмнө бас байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл тэгээ мөнгөө төлөөд буцаагаад байраа авч болно. Зүгээр шүүхтэр явж байгаа хэрэгээ ингэж 8-алцчвал болохгүй ээ тийм ээ. Тийм учраас энийг хэмэгдүүлээд шорон баруун хоолой харин тийм 19 оны тендер тийм ээ тэр эрдэнэтэй холбоотой тендер. За тэгээд харилцаа нь 21 оны 10. Харин тийм тэгэхээр тэр чинь шүүхтэр хэрэг очсон байх үед одоо энийг зүгээр ингэж нэг шүүхэх дээр байгаа хэрэгэл 8-алцах гэж байгаа байхгүй. Тэгээд тэр дунд яг тэр нэг дүүрэн эднэр гээд нөхдүүд байсан. Та нар асуугаа тэр эрдэнэтэй холбоотой тендер хэрэг нь хязаа авчихсан байна. За тэгээд энэ асуудал хязаа гарч ирв. Тэгээд ийм зүйл дээр та маань факт чек хийгээл үзчих хэрэгтэй байхгүй. Тэгээд энийг би юу вэ? Хэрэгчээс санаачсан одоо хуулийн цэцгийн ажлын хэсэг дээр нь тухайлбал үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа за мөн түнчлэн одоо ус төрийн нам тариалалтай ийм хүмүүс одоо ажлын хэсэг дээр нь ороод ирж байгаа нь өөрөө хэр зохимжтой юм бэ гэдэг бас асуудал нь маш зохимжгүй шүү дээ. Би энийг байр суурь илэрхийлсэн шарин хоёрын гэрээ байгуулдаг тийм. За би байхаар гэрээ байгуулсан. За энэ бол ерөөсөө юу шүү. Нэгдүгээр тэр бол оюутлогоо 2.3 тэрбумыг тэглэлтэй холбоотой оюутлогоо мэдээлэл тэр өөр бас тэглэгдээгүй байлаа шүү дээ. Тэрийг бол сайхан билүүгүй байсан. Яг энийг одоо юу? Тэр ер нь бол худлаа өөрийн бичлэлт хийсэн. За. Гэдэг шүү. Тэгэхээр би бас нэг сайхан билэг гэж хандаад хэлмээр байгаа. Хэрвээ тэгж үзэж байгаа бол 2.3 тэрбумын тэр бичлэлтийг боловч тэр чинь одоо хоосон бичлэл гэдэг юм бол боловч одоо манай хөрөө төсөөл байгаа. Илүү харин одоо тэгээд жижиг хэн нийлээ боловч. За тэгээд юу болох юм бэ? За